So based on the statistics that we have. Юуны өмнө нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллага болох олон улсын захиргаа холбооны байгууллагын зүгээс Монгол улсын харилцаа холбооны салбарт гаргасан ахиц дэвшлийг маш нарийн шалгуур үзүүлэлтээр хэмждэг. Эдгээр үзүүлэлт статистик тоо баримтаас харахад Монгол улс захим засаглал, захим шилжилтэд мэдэгдэхүйц ахиц дэвшлийг гаргаж чадсан. Тухайлбал хүн амын интернет хэрэглээг хүртээмжтэй болгох, газар нутгийнхаа хувьд хамрах цар хүрээг зоривтой өргөжүүлж чадсан байна. Бидний хувьд ганц Монгол улс гэлтгүй нийт Аз номхон далайн бүс нутгийн улс орнуудын хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай байх. Ирээдүйд чиглэсэн ирээдүйн шийдлүүдийг урдчлан стратегийн түвшинд, бодлогын түвшинд олж хараач гэдэг зөвлөмжийг өгч байна. Үүнд хамгийн түрүүнд захим орчны аюулгүй байдлын асуудал мөн иргэн төвтөө иргэн бүрт хүртээмжтэй шийдлүүдийг олоход өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэг нь нэн чухал юм аа. We can materialize. So I think today is very important. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагааны гол ач холбогдол нь бол мэдээж Монгол улсын ийм Монголиа энэ хөтөлбөрийн хүрээнд маш их ахис дэвшил олсон. Тэгээ энэ юу н бүс нутгийн хэмжээнд Аз төвлөлтгүй Аз нухандлын бүс нутгийн хэмжээнд Монгол улс өөрөө их том зарилт тавьж байгаа ахис дэвшил гаргахаа. Тэгээ ер нь газар нутгийн хувьд хүн ам дахаа бутгаа суурсан ийм улсын хувьд бол энэ мэдээлэл технологийн дижитал захим салбарын хөгжил бол өөрөө нэн чухал байгаа. Тэгэхээр энэ өөрөө ийм үн өртгийн хувьд баг үнгүй шахуу юм боломжтой биелэн ийм олон улсад ашиглагдсан ийм үлгэр дуураалах үзэм жишг загвар бэлэн байж байна. Тэгээ эндээс аваад одоо энэ засаглалын захим засаглалын дижитал засаглалын энэ харилцан уял дата мэдээлэл дата өгөгдлөө агентлаг яам орон нутгийн бүх төвшин чөлөөтэй солилцдог ийм эргэн төвтэй эргэн дээлтэй бүх нийтийг оролцоог хангасан ийм уял дата ийм ээлтэй одоо засаглалыг бий болох боломж байна.